Сайн бацхан өрхөнд үзэгчтэй. За манай шинэ дугаар эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдөр нэлээд сонирхолтой сэдвээр Батмөнхөн бидэнд бас гоё зүйлийг хуваалцах байхаа. Сайн байна уу Батмөнхөн? За орой минь Free podcast-ын сонсогчдод бас энэ орой миньдийг хүргэе. Дэд зэрэглэлийн 100% хөр хорхойн торг хамгийн тансаг хийж тод торг. За өнөөдрийн сэдв бол хоёр амьтантай сэдв байгаа. Нэг нь бол урднаас өмнө манай дугаараар. За энэ хоёулаа орж исэн дөө. За эхнийх нь бол Мандалагийн алуурчин заан гэдэг. За ер нь ингээд нөгөө амьтантай таарсан хүмүүс ингээд одоо дугаарууд нэлээд гарлаа штэ. Тэгэхээр бид нэг голдуу нөгөө махчин амьтдыг яриад байдаг. Арсланч гэдэг юм уу, барч гэдэг юм уу, чонч гэдэг юм уу, тэ одоо ирвисч гэдэг юм уу, пумач гэдэг юм уу, тэ динго гэдэг л одоо хэд хэдэн дугаар штэ, комод арлын лууч гэдэг юм. Гэтэл энэ өвсөн тэжээлтэй амьтд маань ер нь их дутхааргүй, бас хүний айманд хүрдэг. За нөө өвсөн тэжээлтэй юм чинь намайг яавал гэж, мах идэггүй юм чинь намайг яавал гэж гайгүй байлгуудаа гэсэн бодол ингээд хүмүүсийн толгойд байж идэх юм байна. А тэгээд яг тийм өнгөцгөн байдлаар хандсныхаа дараа одоо ер нь ингээд хүмүүсийг гэмтээдэг амьтны жагсаалтыг харж байгаа байхгүй. Тэнгууд Африкт чинь арслангаас илүү усны хөрхөний амьд бүрт. Арслангаас илүү одос хөхөр гэдэг нэг юм том юуртэй хөхрөөдсөн буйвол гэдэг те. Тэр амьтан болохоор илүү олон хүний амьд бүрт. Хойд Америкт судлахаар нөгөө баавга чон тэ одоо нөгөө гризли баавгач гэдэг юм уу эсвэл одоо нөгөө пума ирвснээс илүү нөгөө Йеллоустоуны том биетэй нөгөө бизонууд шүү дээ. Бизонууд аюу 50 харагддаг ш. Бизонууд илүү хүний амьд төрсэн байх жишээтэй тий. Гих мэтчтэн гэр иймэрхүү юм одоо жишээ нь тэмээ гэдэг амьтан бол бас маш олон хүний амьд үүдэг амьтан байгаа хгүй юу. Бидний одоо ундаг тэмээ тий. Гих мэтчтэн ингээд энэ өвсөн тэжээлтэй харахад дөлөөн зөөлөн удаан одоо юм юм шиг мөртлөө бас одоо хүний амьд аюулгүй юм шиг мөртлөө. Энэ бол хүний өөрийнх нь хамгийн том алдар бол хүний өөрийнх нь ингээд тайвширч юм да. Энэ амьтан бол мэдээж арслан харсан хүн бол сандарна. А гэтэл одос хөхөр бэлчээд явжвал сандарх нь гайгүй шүү дээ. Гэтэл нөгөөх нь догшрол яадаг байлаа тийм. Иймэрхүү зүйл бас байдаг. Тэгэхээр энэ аялж явж байгаа зөвхөн махчин амьтнаас болох онцлог биш. Бас одоо энэ том биетэй өвсөн тэжээлтэй амьтад бас аюултай байж болдгийн жишээ бол яалтч өнөөдрийн бидний ярих нь Мандалагийн алуурчин заан. Тэгэхээр заан гэдэг амьтантайгаа бүгдээрээ танилцъя. За заан бол ер нь бол Африкийн заан, Азийн заан гэж ерөнхийдөө хоёр хуваагдаад байна. Тэгээ Африкийн заан бол Сахарын цөлийн өмнөд засгийн тэр хээр тал одоо савана гэж бид нар ярьдаг тийм. Савана буцаа өгөхтэй газар болон модтой газар таарах боловч цөл бас үгүй харагдана. Хуурай газар дээр хамгийн том амьтан гэж тооцогддог. Биеийн хэмжээ баган метр урт хөлнөд хушуугаараа бол ер нь хаахан ер нь амьдардаг заан бай гэдгийг нь ер нь таньж болно гэж. За ер нь үүдэн шүдэн тэр одоо тэр бидний соёо гэж нэрлэдэг тэр ч одоо үүдэн шүдэн багхгүй тийм үүдэн шүдэн. Тэгээ ер нь бол зөвхөн нэг юм ухаалаг амьтан гэж аяг ухаалаг юм мэдрэмжтэй ийм амьтан гэж байгаа юм л да. Ялангуяа Африкийн зааныг бол Джон Хантер өөрийнхөө номонд оруулсан гэдэг нөө Big Five гэж ярьдаг шүү дээ. African Big Five одоо чинь арслан, ирвэс, заан одоо сөхөр тэгээд нэг нь юу ороод байна. Арслан, ирвэс, заан одоо сөхөр за нэг нь юу гэдэг вэ? 5 том ам байгаа шүү дээ, тий. Тэрийн нэгэнд бол заан болоо ордог. Тэр яг аюулаар ингэж жагсаахт бол зааныг 5 дугаар Хэрс орж байна. Хэрс орж байна, тий. 5 дугаар байна бичсэн. Яалаар заан бол их ухаалаг амьтан хүний амьд хүрэх нь арслан эдэртэй харьцуулбал бага тэгтэй аюултай гэж байгаа байхгүй. За Азийн заан бол ерөнхийдөө 3 м өндөр, жин нь 5 тонн хүрдэг. Зүрх нь нэг 9-10 кг, биеийн хөвлийн халуун 39.5 хэм, өдөрт 90 литр ус уудаг. За ер нь бол 360 кг-аас 400 кг өвсийг өдөрт иддэг. Тэгэхээр нөгөө тариалан эрхэлдэг улсуудад заан гэдэг амьтан бол үнэн гайтай амьтан. Сүрэл багхгүй тийм. Хоногт 4-5 цаг унтна. Ийм заан туглаа бол 20-22 сард тэгээд гаргадаг. Дуглан төрөх үедээ 100 кг орчим жинтэй болоод ингээд боожоод явдаг. За өнөөдөр бол Африкийн заан, Азийн заан гэсэн хоёр заан болцсон. За Азийн заан гэхэлэр олдоо одоо энэ юунд байна те? Шри-Ланк, за Айнадхиг байна. Зүүнүүд Азийн орнууд Таиланд тийм. За Энэтхэг хятадын хойг гэсэн газрууд байна. За Африкт бол олон жилд олон тооны зааныг бол
соёноос нь болоод алж байгаа гэдэг юм байдаг. Тэгээ зааныг алж болохгүй гэдэгс нөгөө хэрсийг барьж авч нудраад хэрсийг алж болохгүй болохоор усны өхрийг барьж авч нудраад ингээд дээр ч юу нь улгаан ан гэдэг бол улгаан гэдэг бол ер нь аюул том асуудал болчиход байгаа. За Азийн заан бол дотроо нэг 4 дэд зүйл туваалж байгаа. Энэ дотроо энтгийн заан тэн дотроос аюул тоогоны хувьд хамгийн олон юм байна. Тэгээ Шри-Ланкийн заан голдуу соёогүй байдаг, Суматрын заан гэдэг нь аюул цөөхөн үлдсэн. Тэгээ хамгийн том Азийн зааныг хамгийн том зааныг 1974 онд Анголд бүртгэсэн байдаг юм байна. Энэ 12 тонн, өндөр нь 4.2 м. Тэгээд хошууны үзүүрээс сүүлийн үзүүр хүртэл бараг 11 м урттай ийм амтан байсан гэж байгаа. Зааны том чих бол сонсох юу сайтай. Дээрээс нь дулаан зохицуулдаг. Шинэ халуун газар чинь дулааныг гаргаж авах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгээ чихнээс гадна тэр чихний тэр гадна талын дэлбэнд байдаг тэр судлууд цуснууд нь бол яг хонго юу яаж юм л та. Их мэдрэмтгий байдаг гэж байгаа. Бас салхи малхинд. Тэгээд энэ нь бол яг нөгөө өөрөөгөө ингэж чихээ хөдлөх замаар бас ингэ сэрүүцдэг. За уур нь хүрээд хамаг чадлаараа давтвал үнэхээр амар гэж одоо юм заантай таарсан хүмүүс ярьдаг. Уурлахтай ховор гэж байгаа заа. Ер нь бол нэг уурлаад байдгүй. Маш тайван. Гэхдээ заан бол ой саунд үнэхээр сайтай. Маш сайн. Мартдаггүй. Тийм учраас нөгөө туршлагатай заанууд дандаа ингэ сүргийнхаа урд гарч ингэж нөгөө заануудаа хөдөлж ингэж ус руу ч гэдэг юм уу, хоол руу ч гэдэг юм явдаг байгаа. За ер нь бол сүргийг бол нас бий гүйцсэн эм заан удирддаг. Махчин амьтдыг их айлгадаг. Тэгээд яг махчин амьтад бол ер нь голдуу туглын барих гэж үздэг. Энэ одоо арслан марслан ч юм уу бар айдар туглын барих гэж үздэг. Олуулаа бол арай жижигхэн бит хэмжээний биетэй заа мааныг унгасан тийм тохиолдол байдаг юм байна л да. За зааны хувьд бол тэр ялангуяа тэр үр төлөлтөйгөө холбоотой тэр холбоо нэлээд хүчтэй байдаг. Ер нь ингээд нэг нэгэндээ ингээд хошуугаар хүрэх маягаар ер нь ингээд одоо мэдрэмжээ илэрхийлдэг нэлээд юм сонирхолтой. Одоо хүн шиг хүнтэй нэлээд аюул төстэй. За эрэгчин заан нь бол ороон орох үедээ бол зүгээр л ганцааш бүгдлэх хийсээр зогсож чадгаа тийм аюултай болдог. За энэ үед бол тэр нөхөн үржгүй эр бэлгийн даавар нь маш их ял. Одоо энэ баг тийм тестостерон юм шиг байна те. Тэгээ ууртай төрмгий болдог. Тэгээ Африкийн заан дээр эрэгчин эмэгчин дээр ер нь бол ингээд нөгөө ер нь бол яг ингээд нөгөө богшорхоор ингээд хоорондоо тулалдна. Тэгээ тулалдж ягаад ялсан нь одоо ингээд нөгөө үүд муулдах юм боломжтой. За ер нь бол яг ямар амтан аюултай гэдэг асуултыг жуурчтаас их асууд юм байна л да. Тэгээ ямар нэгэн амтан асуугууд яг ер нь бол их хвчлэн могой тий даалц хил шомуул ч гэдэг юм уу тий. Тийм мэрэгч ч юм уу тийм амтны нэлд бол заан ерөөсөө энэ дотор ордгон гинэ. Хариулт дотор. За тэгээд тэр бүр төсөөлдөг гэтэл заан гэдэг амт маань үнэхээр хөнөөлтэй байж таардаг. За ер нь бол ингэж байгаа юм л да. Яг ямар амтан юу тоо баримтаар үндэслэж хэд хэдэн тоог бол гаргасан байдаг. Ер нь Азид байдаг зааны төрлүүдээс харах юм бол Азийн заан бол Африкийн заанаа бол арай жоохон давжаа байгаад байгаа шүү дээ. Гэхдээ 7 тонн жинтэй бараг 4 м өндөртэй байж болдог энэ амтан бол одоо нэлээд аюултай. Тэгээ энтгийн засгийн газар 2014-өөс 22 оны хооронд статистик мэдээлэл гаргасан байна. Энэ мэдээллээс нь үзэх юм бол энэтхэгт жилд дунджаар 50 хүн барын дайралтаас болж нас ордог юм байна. Энэтхэгт. Зааны дайралтаас болж энэтхэгт 500 хүн нас ордог. Жилд. Өдөрт нэг хүн дорж. Тэгэхээр энэ дээрээс юу гарч ирэхээр бараас авда хийх байна тийм. Яагаад номхон дөлгөө ийм амтан ийм их хохирол учруулад байна гэдэг гол асуулт гарч ирж байна шүү дээ тий. За асуудал үүсдэг нэг хүн заан 2 заан 4 баг 400 кг өвсөдөг гэж ярьсан. Намаа хэдэн тариачд. Тэгээ нэг жоохон ногоо жимс одоо амьдрах гад нэг юм уулаа шүү дээ. Хамаг тариалан нөгөө заан дээрлэж орж бүгдийг идэх юм байна. За тэгэхээр тэр заантай нэг өсөнд ургамлаа хамгаалж ингэж тулалдах ийм зүйл нэлээд байдаг гинэ. За тэр wild elements гэх сангийн гишүүн тэр кирти карантин нотолж байгаа бол заантай тулуурч амиа алдсан дийлэнх тохиолдлуудад хүмүүс ажлаа тараад оройн цагаас ширинг дундуур алхах замтай заантай таарад тэгээд харамсалтай явдлууд болдог гэж гаргаж ирсэн байна. За энгийн үед заан хүмүүстэй нэг ойртууд байдаггүй. Тэгээд халз тулах юм бол сочиртой бас дайрах тохиолдол байдаг гинэ. За эрэгчин заан хүмүүс дургу байгаа дургууслаа илэрхийлж болдог. Хүнтэй харьцуулахад нүсэр том бас ухаалагын амтан бол хүмүүсийг ангуучилж эхлэх юм тохиолдол гарсан байна. За энэ бол 1800-аад оны дундуур энэтхэгийн тэр мандала дүүрийн нэгэн бөглөө тосгонд болсон л доо. Тэгээ 1-р сарын жихүү орой өртгөн манд татсан байсан тэр өдөр бол тэр тосгонлоо ойртой ирэхийг ер нь ингээд нөгөө газар ингээд оргиж байгаа байхгүй. Том амтан шүү дээ.
заан дөхөж ирж байгааг ер нь мэдсэн хүмүүс бол байшингуудынхаа дээвэрлээ гарч амьдуулж чадсан бол нэг эмэгтэй болон бага насны хүүхдийн хамтаар 10 зааны хөлд бяс гიშгүүлсэн байна. Заан чигээр амар өшгөлт юм билээ шүү дээ. Тэгээд одоо морин төшгөлүүд гэхээр ямар гэдэг юм лээ. Тэгээд заан төшгөлүүд тэгээд дуусна үстэй тий. Тэгээд нэг нялх хүүхдтэй эмэгтэй ингээд тэр зааны дайралтанд өртөж нас орсноор мандалагын алуурсан зааны хэрэг эхэлж байгаа. За зааны халдлага тосгонд дамжиж өрнө. Нэг тосгонд дараалахгүй ингээд нэг тосгонд ингээд тэгээд шөнөөр халдлага бол дандаа шөнөөр. Тэгээд ингээд нэгдүгээр сарын сүүлээс нэг эмэгтэй за ингээд хоёрдугаар сарын нэг эрэхтэй ч ингээд ерөөсөө ингээд цуурлаар ингээд нөө заан чинь аминд нүрээд явааддаг. За тэгээд ерөнхийдөө ингээд тосгоноор ээлжлээд ингээд хүний амьд халдаад яваад байгаа. Заан хүмүүс рүү дайрахтаа зүгээр нэг догшорсон бус бүр хорсолтойгоор дайрч байсан гэж байгаа. Харж байсан хүмүүс ингээд тэгэхээр нэг мартдаггүй юм чи яваад шүү дээ. Санамж сайтай шүү дээ, тий. Тэгээ тосныхны хэлж байгаа бол энэ хүмүүсийн хэсэг хэсгээр нь бүр тасарч унтлан дэвшилж ийсэн. Тэгээ нэг хошуугаар ороогоо сав модонд савж ийсэн. Тэгээ ерөнхийдөө ихэвчлэн нөгөө ингэдэм юм байна. Заан ороод ирэхлээр нөгөө хүмүүс гүүхээр нөгөө эргэжтэй нараа хурдан гүйдэл юм байна л да. Одоо эргэжтэй хүн чинь тэгээ гүүгээ алга. Тэгэхээр нөгөө настаа ч юм уу хүүхдийн эмэгтэй ч юм уу хүүхэд ингээд дүүлдэж чаддгүй нэг хурдан бүхгүй. Тэгэхээр яг нөгөө хамгийн түрүү баригдан. Тэгэхээр нөгөө дандаа энэ өртөж байгаа нөхдүүд дандаа нөгөө эмэгтэй хүмүүс эсвэл настай тэгээд одоо хүүхэд ч юм уу те нэг арай нэг баригдахад амархан ч юм уу тийм хүмүүст өртөж байгаа байхгүй. Тийм учраас энэ дэр сүүл тоог нь гаргахад дандаа эмэгтэй хүүхдүүд байгаа байхгүй. Нөгөө талаас нь авч үзсэн бол юу гэж байгаа юм л да. Тэгээ иймэрхүү хэрэгүүд бол яасан ба одоо ч ер нь нэрсээр бас энэ тэгэд гараад байдаг. Тэгэд 2011 оны тоог тэр судлаас гаргасан байсан. 2011 он чи энтхийн төвсөд бас нэг заан догшоод 17 хүний амьд хүрсэн гэдэг байхгүй. Тэр баг юу н видеоны явж исэн баг шүү. Тийм бахад нэг мэдээ зэдгээр гарч ирсэн. Тэгээд тэр заан чи сүүл нэстэг тэр ярьж байна уу? Олж жагаад. Тэгээд нөгөө хамгийн сонь тэр зааны хотоолыг задлаад үзсэн чинь задлаад үзсэн чинь дотоош нь хүний мах олцсон баг. Хүний өвчлөж жилтэй амтсан шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нөгөө гайхсан баг энэ одоо баг хүн идээд байгаа юм яагаад аа ингээд. Энэ хүн идэх нь тогтогц угаасаа гараад ирж байгаа юм чинь. Тэгээд ер нь тосгонд дамжчихсан юм дайралтууд бол энэ ихэд болдог. За энэ орон нутгийнхан бол энийг бол одоо ерөөсөө чөтгөр шулам одоо юу гэдэгтэй нөө сусын хорлолтой сүсэг өндөрлөлтөй сүсэг бишрлэгтэй хүмүүс чинь тэгж л үзэн штэ. За тэгээд энд ер нь тэр зааныг алах гэж бас хэд хэд удаа буудаж бөө юм болсон байдаг байхгүй. Хүний амьд хүрдэг барьж идэг зааны тухай тэр хурандаа Брумсфилд гэдэг 1980 онд бичсэн өгүүлэл баг шүү. Тэр өгүүлэл нь бол тэр Hornbill сэтгүүлд хэвлэгдэж ирсэн. Ингээд 2 үлээ 3 цуврал гарч ирсэн. Тэгээд 1893 онд тэр Hampton Porter-ын бичсэн Зэрлэг аратанд их номд дээр ч гэсэн бас тогширсан зааны тухай гарна. John Hunter-ын Анчин гэдэг номон дээр бас зааны тухай маш тодорхой гардаг. Тэр номыг бас манай үзэгчид сонирхоод уншаад үзээрэй. Тосноос тосон дамжиж хүмүүсийг агнаад байгаа тэр зааны тэр соёо нь бол 1.2 м гэж байгаа. Тэгэд хурандаа их гайхсан байна. Хийн том соёотой заан байд юм. Нас бий гүйцсэн зааны үед энэ маш том хэмжээ байна. За мөн орон нутгийн иргэд зааны ороон орс үед таарснаа дуулсан. Энэ бол нэг ороон орс сууч тогширсан байгаа гэдэг сануулсан байна. За энэ иргэчин заан ороон орсон үед маш тааваршгүй үйлдэлтэй хийдэг гинэ. Тэгээд 2011 онд болсон тэр иргэд нэг баг хүний мах гэж ийдсэн тэрнээс ч болсон байж магадгүй гэж үздэг байгаа байхгүй. За иргэчин заан анх 1868 оноос тосгоны захаар явж харагдж агаад 1871 оны хүртэл ямар ч хохирол учруулаагүй байж агаад тэгээд ороон орж улмаар болоод тоснуудыг л бужигнууд аль гэсэн байна. Зэрлэг заан тий биш үү? За тэр газар руу одоо цагдаа нар очоод тэгээд ер нь бол тэнд ингээд нэг үе яасан бол Брумсфилдийн хувьд бол морио унаад яг нэг заанаа мөрдөж байгаа юм л та. Тэгээд заанаа 11-р сард гэсэн зааны хаанд гарч байгаа. 11 сард гараад нөгөө заанаа мортел хөөгд мөрдөл яваад байгаа юм л да. Тосноос тосгоны хооронд яваад нөгөөт нь тийш очиж айлгийн тэгэл тэд нь очиход одоо тэнд алдчихлаа гээл те. Тэгж жагаад гачнаас нь хэд хоногийн дараа тэр жахаар гэдэг тосгонд хүүхэд хүрээд яасан байгаа. Ханклинг гэх нэртэй бас нэг эртээ таарсан. Нөгөөт чинь бас заан гэж явж байсан. Нөгөөт чинь хайгаа. За хоёлаа нийлээ. За хоёлаа одоо юу яагаад нийлж мөрдийгээд. Тэгээд яг ер нь бол 10 дугаар сарын сүүлээр энэ зам Мандала болон Хамд дүүрийн тэр аваар нэлээ бужигнуулсан. 10 дугаар сарын 28-ны шөнө тариалагын талбайгаа манжээс хүмүүс рүү давхиж ороод тэгээд хэд манай Мачанг гэдэг юм л да. Тэр нэг юм юу юм шиг байна. Одоо нэг юм босгоцсон ингээд өндөрлөг юм модоор босгоцсон, сүрэл мөрлөө босгоцсон юм цамхаг шиг юм байгаа. Харуулын харуулж юм одоо нэг урт шиг юм баг. Тэр мэрийг түлхэж унгаагаад тэгээд нэлээд бужигнуулсан байна. За тэгэнгүүт нь хүмүүс газраас нэлээд өндөрт одоо 3-аас 3.5 м өндөрт
Тэгээд тавцсан барьж байгаа тэн дээр 2-2-оор манаад гардаг болсон баг. Тэрийг л мачанг гэдэг юм л да. За ер нь бол хүмүүс 2-2-оор манаад гардаг юм байна л да. Яг 2-2 гэхэлэр нөгөө бар дараад нэглүүн дайрлах нөгөөд нь хариулт үзүүлэх боломжтой ч гэдэг юм те. Ирүүс зэрэг тийм том биетэй амьтад бол тэгж хамгаалдаг. За ер нь яг тэр хоёр ингээд нөгөө тухайн үед манаад гарч ирсэн хоёр хүн ингээд чагнасан баг. Аав хоёр байсан баг тэр хоёр. Тэгээ чагнасан чинь ингээд яг том биетэй зүйл агуу тийм жиг талхаагаар ингээд ойртод ирж байгаа мэдрээд. За тэгээд сэрээсэн баг. Хоёр лиш тийшээ чигтэй цаанахад удалгүй бол нөгөө аимшигт цаан тэднлүү чиглэж ирж байгааг олж харсан. Ингээд тавцангаасаа бууж гүйцгээсэн. За хүн хөлийн урдаар амьд гарч чадсан бол аав нь бол цаан гүйцгэсэн. Ингээд гүйцэдээд цаан бол тэрийг бол юу ч үгүй биш гэлж хайсан. Алуурчин санаа нь амраагүй. Ахин хэд хэдэн тавцанлууд тэр шин усруулан дайрч нийт 3 хүний амьд хүрээд явсан байна. За ер нь бол нэг хамгийн сүүлдээ өгөн гэсэн юм да. Зааны соён сүлбүүлэхээс өмнө одоо бурхандаа залбирч аваад тэгэл яасан байна л да. Тэгээд ер нь бол ингээд нэг юм тэр зан ингээд айгу таавалшгүй зүйлийг байх гаргаад байсан. За энэ зүйл бол ингээд нэг ер нь ингээд нэг домог бит ингээд хүмүүс нэг хамаас амд анжаал яригадаад байгаа штэ. За хурандаа бол нөгөө заана хайгаад байгаа штэ. Яг баттай мэддэг амтан байхгүй. Нөгөө өртгөн ширингийн дотор нөгөө заана хайна гэдэг бол өвсөн дотроос зүү хайхтай юм тун адилхан зүйл болж байгаа юм тийм учраас кандагарт байдаг хэд хэдэн нөхдөсөө сураг гаргаж өгөхийг гуйсан ба. За заан ширингээ дагаад голоо дагаад урд зүгийг бариад явчих магадгүй таам болсон. Тэгээ өөр яг дуу таамлаад нэг явж чадахгүй юм байна. Буруу явцсан байж магадгүй. Тэгээд хүмүүсээс тусгаж гуйсан ба хамттай байгаад. За ингээд нөгөө зааныхаа мөрийг хайгаад яг л үнэхээр өмнө зүгээр явсан болж таарч байгаа. За хүмүүс нь ингээд бүрэмсэлжүүд өмөрөндөө мордоо нөгөө нөхдүүд нь явганаар ингээд дагаа явж байгаа. За энэ заан болохоор ойролцоогоор нэг мөр томтой 3.6 м өндөртэй. Тэгэхэд Азийн заан гэхэд Азийн заанууд дундаа бас том биетэй болохоор ийм заан байсан баг. Мөрийг нь дагаж явсаар нэг хэсэг ямар ч хөнгүү ширэнгэн тэр заан явсныг хараад тэгээ за ямар ч одоо эндээс бол олдох юм байна гэдэг. Тэгээд тэр Шангла гэх жижигхэн тосгоны зүг явсныг ерөөхдөө олж мэдээ. За юм тэнд тосгонд очихоос нөхрийг нудраа гэдэг. Ингээд алуурчин цаан тэр тосгонд орсон баг. Хэдэн байшингийн дээврийг тас татаж унгасан байгаа. За дотор нь хин нэгэн байгаа үгүй тэмтэрч үзэж байгаа юм шиг гэж нөө дээврийг ярчаад ингээд хошуугаараа тэмтэрч үзсэн байгаа байхгүй. За тэг хүмүүс бол тэгвэл амар их айсан гэж байгаа. Тосгоныхонтой уулзаж ярилцсны дараа бүрэнсэл бол нөгөө заанаа үргэлжлүүлээд өмнө зүг яваад байгааг мэдсэн байна. За тэгээд заан ерөнхийдөө яг та нөгөө тал газар ойн ингээд дуусаад технологи буцаад зүгөө өөрчлөөд хойд зүг рүү явж ерөнхийдөө ингээд ой модон дондор яваад байна гэдгийг ихэд олоо мэдсэн байгаа юм л да. Ингээд хойд зүгийг буцаад чиглэж явахдаа одоо яаж заанаас зүрхгүй байхгүй гэдгийг бодоод өргөжлөд өмшгөж байхдаа ингээд зам дагуу маш их хад асгатай хэсэг таарч байсан болохоор юу байсан юм л да. Үнэхээр энэгээр явж өнгөрсөн үү гэж өөрөө жоохон эргэлдсэн ба. Тэгээ өмнө зүг явсаар тэр очсон газартаа ер нь яг ингээд заан бол ингээд очсон газартаа хохирол тариад нөгөөдхийн нөгөө хүн чинь бүртгэл яваад байгаа юм л да. Тэгээ ширэнгийн төгсгөл хурц задгаа дараагийн талбайд хүрсэн ч гэсэн заан бол ерөөсө зогсоогүй. Тэгээд ургац тэрүүлж явсан хэсэг хүмүүс рүү дайрсан байгаа. Нөгөө хүмүүс нь тэгэл яг хамгмаа хайл зүгтаагаал аль чадхаараа нуугдж барайл ингээд явж байгаа юм л да. Тэгээ алуурчин заан бол өндөр усан донд хүн хайж нилээн яваа сүүлд нь тэрэгтэй үр тарианаас баг зэргийг идээд үүнийхээ дараа бол тэргийг идэж байгааг бүгд харсан байна. Хонцонтой. Тэгээд нэг хонцонтой зам байна. Цаанаар нэг тийм. Заан цааш одоо өргөжлүүлээд явсаар тэгээд нөө нэг өтгөн ширэнгээс холцсон ч гэсэн хулс болон бусад өндөр ургамлууд заана яг ч нэг юм ил харагдахгүй байхгүй бас нэг гэдэг нэг нуугдах боломжтой байгаад байгаа. За ингээд зааныг мөшгөхөд ер нь ингээд ийдрэтэй болоод байгаа. Тэгээд яг ингээд нөө тэр чинь яг тийшээ явж байгаа болохоор чиглэлээ өөрчлөгдөж байгаа юм шиг айгу төвхтэй байна. Чулуун молон дээр явж байгаа мөргөө болчихно. За ингээд тэр диоголын эсрэг их хэсэгтээ 8 хүний бүрэлдэхүүнтэй хулс бэлтгэх багийнхан хонголж исэн ба. Гэтэл багийн хамгийн залуу нь болох нэгэн өсвөр насны хүү ямар нэгэн зүйл ойртон ирж байгааг сонсоод анзаарсан ба. Тэгээ ихэндээ маш том биетэй бар байна гэж бодсон ба. Энэ нэг бар бааш таарах гэдэг. Тэгсэн чинь нойрноос ирээд дахиад нэгсээ хаасан чинь авраг биетэй заан дохиж ирж байгааг харсан ба. Ингээ хүү багийнхныхаа сэрийгээд тэнд байдаг хүмүүстэй бүх чадлаараа зүхтаасан ба. Хамгийн сүүлдэж сэрсэн эрэхтэй унтаж байснаа тэг тэр газараас холдгүй ботон дунд нуугдсан ч харамслан заан бол олсон. Ингээд хошуугаараа ороод гаргаж ирж байгаа. Савчилсан. Газар савсан ба. За энэ маргааш бүрүүсэлд нөгөө нөхдөө чинь хэргийн газар ирсэн. Тэгээ ойр авчны хийдэд одоо самнаад заан цаашаа ямар замаар явсныг тогтоож чадаагүй. Үн их л ойрхон л яваад. Тэгээ нэг аяг л ардны яваад байна тийм.
14 сарын ихээр эхний нэг өдөр л тэр ихэн хавцаа юм шиг. За 10 хүний амин түрээд 2 хүний гимтээс нэг тийм ярих гэсэн маа өөр тосгонд. За ингээд л за нэг олохгүй уулдах туссан мод хүмүүс ч айгаад тэгээд өөртөө ч бас эвгүүлчтэй олохгүй болохоор тэгээд ямар ч сантаа бошуухаа олъё гэдэг. За ер нь бол ингээд заа яг энэ мандалагын харьцмаар божигнуудын зам бол ингэж одоо олон хүний амьд хүрчээсэн тохиолдол баг байхгүй юм байна л да. За ингээд тэр диоголын ойролцоох тосхны хэдэн залуус зааныг бас ангуурчлахаар хоорондоо хэлэлцээд голын эрэг дагуу саманж гисэн баг. Тэгээд голын эрэг дээр тулж ирээ заа эндээс явчихсан байна гэж бодоод хусан дундаас гарч яг бодоод ингэ суужсан за усан дотор заан гараад ирсэн. Өөртөө нэлдэж өгөөд залуус ямар ч ус руу үрсээд орсон баг. Тэгээд голын урсгалж ивэхүн тулд яг мод мөчнөөс ингэ зүгдэн штэ тий. За яг энэ үед нь бол алуурчин зан дөхөж ирээд тэдийг нэг нь хошуугаараа уснаас татж гаргаж ирээд ерөнхийдөө бол алга процесс бол тэгээд явагдаж байгаа. Тэр Pfizer хэмээх залуугийн ээлж ирээд тэр заанд одоо ангиж алууснаас усны урсгалд амиа алдахыг даатгах гэж одоо шууд бодоод тавьчихсан юм. За гэтэл заан бол урсгалыг дагаж Pfizer-гийн араас явсан байна. Аюу сайн. Тэгээ үе хошуугаараа түүнийг барьж авах гэж оролдож ирсэн байна. Тэгээд залуу бол ингээд урсгал дагаж нэлээд явж байгаад урсгал татаас хэсэгт ирээд тэгээ өөрийн харсан хамгийн өндөр модны үед маш хурдан авирсан байна. За энэ заан бол араас нь ирээд модын хэд хэдэн мөчийг хугалж хошуугаараа дээр тэмүүлээд заан хүнийг барих гэж ингэж тэмүүлсэн оролдож байгаа тэгээ болсон байна. Тэг яг тэр заан яваад өгвөл мань хүн бууж ирээд тосгонд очоод мэдээлж одоо яг ирэх үед нь Брюнсвилл бас ирж таарч байгаа байхгүй. Энэ түүх Брюнсвиллэд ярьж өгсөн байна. За хурандаа бол боож өгч байгаа шүү дээ. Нөтгөө олдгүй те. Нөтгөө хаалт яваад гэдэг те. За тэгээ Pfizer-гийн ярьсан зүйлээс нэг шинэ юм сонсон. Өмнөх тохиолдолд заан болоо зөвхөн шөнөөр дайрдаг байсан бол энэ удаа өдрийн цагаар хүнлүү дайраад гэсэн байна. За тэгээ бас өдөр дайрах юм байна. Хэрв заан шөнөөр болон өдрөөр хүнлүү дайрч байгаа бол өглөө эрт буюу үүрийн одоо юу үүрийн цагуудаар унтдаг болж таах гэдэг. Эзэн цагт унтдаг. Заан ч нэг 2-4 цаг унтдаг байна те. Тэгээ 4 цаг. За ингээд араас нь явсан байна. Санаа нэгдсэн нийлсэн хүмүүс бол яг замын турш нэмэгдээл гэсэн нэг л сонирхсан ч хүмүүс баа, үнэхээр ч агны гэсэн хүмүүс баа. Тэг ингээд нэгж явсаар байгаад нөгөө тэр үед тэгээ нэг эмгэгчин заан бас олсон байгаа өөрсдөө. Манай номын дэлгүүрт төрөл бүрийн номнууд байна. Хамгийн ихнийх нь 4-3 ном байгаа. Анхан, дунд, агсан гэсэн 3 хэсэгтэй дотроо датгалтайгаа, хойно хариутайгаа. Дараагийн 6 хэсэг ном бол хэл зүг болон холбоо үг гэх мэт англи хэлний агсан шатны үг гэлтгүүдийг багтаасан датгалтайгаа, мөн хариутайгаа ийм цуврал номнууд байгаа. Кембрижийн номнууд дандаа датгал хариутайгаа өөрийгөө дүгнэх боломжтой байдаг. За дараагийн 4 цэнхэр ном бол шинэ үгийн 4 цэнхэр ном байгаа. Үхий салбарын шинэ үгийг датгалтай, хариутай багтаасан мөн анхан дунд агсан гэдэг шинг багтаасан байгаа. За дараагийн ном маань IELTS-ийн 4 сар цуврал Кембрижийн IELTS систем яг ямар байдаг вэ? Яг тийм системүүдийг багтаасан унших, ярих, сонгох, бичих чадваруудыг багтаасан 4-өөс 20 гээд 17 цуврал ном байгаа. Хамгийн сүүлийн ном бол 5-аас дээш насны хүүхдүүдэд зориулсан үлгэрийн цуврал ном байгаа. Шидэт модон машин гээд Анны Жак гээд ах トゥ хоёрын өгүүлэмжтэй 39 ширхэг тексттэй. За тэгээ хамгийн сүүлийн дасгалын номтойгоо ийм бүтэн багц ном байгаа. За үлэг гөрөвлийн ертөнц, шидэт одоо ижидийн ертөнц гээд бүх салбарыг багтаасан байгаа. Манай хаяг баруун дөрвөн зам Гранд Плазагийн зүүн талд Алтан газар ресторантай эрх төвийн 8 давхар 805 тоод захиалгын утас. За тэгээ хурандагийн тэр бага газар нөгөө нөхрөө гүйжээд ер нь ирлийн нэлийн хэд хоног үргэлжлүүлсэн эцэст бол бодааны талбай ойролцоо модны хаяа бараацсан маягтай нэг тийм заан байна гэдгийг олж мэдсэн байна. За их холоос бараа нь харагдсан. Тэгээ харсан үний шар ус босмоор авраг амтан байсан гэж байна. За хурандаа хамаагүй дайрахгүй яг бас бааргууд нь хийж авч байгаад унгаж шүү гэдэг. За ингээд отгилсан баг тэр газар. Тэгээ майхасаа хамгийн юм барьж авцгаа тэгээд заан зарим ээлж хийж нэг намаа нэг хэсэг надад харуулдахаар гэдэг. За тэгээ бүгд нөө шөнөөр дайрдаг учраас бүгд шөнө нойр нөхөлж байгаа юм л да. Аа шүү дээ. Бичнээ ороод ирж шүү дээ. Тэгээ шөнийн 2 цагийн алдад нэг 90 зааны шимээ сонсогцоор нэлээд том бийтэй. Гэт на алхаж байгаа нь мэддэгдэв юм шүү дээ. Тэгээд за хурандаа гэсэн ирсэн. Тэгээ чимээ гарч байсан зүгээр айжмаар дөхөж байсан гэсэн шөнийн харахад бол ер нь тэгээд яг хаанаас чимээ гараад байгаа юм бэ? Яаж ч тийм шөнөөс салхитай шөнө байсан гэж. За тэгээ нар мандахын алдад бол отгосон газараа буцаж ирсэн байна. Тэгээд нар мандахтай зэрэгцээд
яг тэр нэг том сүдэд эднийг чиглэн ирж байгааг харах. Яг нар мандж байгаа зүүн зүгээс. За энэ бол нөгөө юу яасан баг. За буу муу бэлт. За одоос тооноод гэдэг. За тэгээ айдас нөгөө нэг тэр авд байсан эмгэгчин зам байхгүй гурандагийн тав зарахгүй. Нөгөө эмгэгчин зам байхгүй болсон байж таа тий. За нөгөө буудах гэдэг ш нөхдүүд тэгээ нөгөө эмгэгчин зам байж магадгүй байхгүй. Тэгээ аймагт тэргүүрээс өргөцөж байх гэдэг юм л да нөгөөтгөө. Тэгэхээр эмгэгчин заанаа алдчих магадгүй. Бити буудаараа түр анзаарч байгаараа гэдэг. Тэгээд яасан баг. Тэгээ гурандагийн тамыг зүд бууж таарсан. Нөгөөд маань эмгэгчин зам бууж таарсан. За эрэгчин зам бол ойрхон байгаа гэдэг бүгдээрээ мэдчихсэн. За ер нь бол хоёр хуваагдаад за тэндээс нэг хэсгээ үлдгээд өөртөө бас ингээд явсан байгаа юм л та. За яг тэр үүрээ өглөө нар мандаад удаагүй байхад ер нь бол тэр өндөр хусан дундуур зааныг мөшгсөн. За ингээд мөшгөж байгаад юу яасан ба? Өвстэй хэсэгт яг тэр зааг дээр нөгөө амьтан унтаж байхыг олсон баг. Үүрээр унтаж байгаастай унтаж байхыг болоод тэгээ хурандаа бол зааныг тойрт одоо буутахад илүү тохиомжтой өнцөгт очихоор алхаж байгаад хуурай тариан дээр гიშгэхэд алуурсан зан шууд босоод ирсэн баг. Сэрцээ. За хурандаа нийлрээр одоо л биш бол өөр боломж ерөөсөө олдохгүй гэсэн. Now or never гэдэг шүү дээ. Олдохгүй гэдгийг мэдээд хоёулаа өөртөө аль байж болох сайнараа толгой өсгөр хонлоод сум тавьцгаасан. За авраг битэй зам бол шууд босч ирээд багийн гишүүдээр дайрах гэж оролдоход одоо нөгөө жадаа шийдэх буудах зэрэг эцэд төсгөлгүй хөөцөлтөн бол тэнцэн баг дайн шиг болж байгаа байхгүй. Ингэж явсаар заан бол голыг баг гатлах гэж байхдаа авсан шархнуудаасаа болж ирэн лаг шавар шууд хөлөөрөө зоогдвол тэгэл тэндээ ингээл тамир алтаал унж байгаа юм л да. Алуурчин зам бол өвдөлтөндөө шаналн дуурах тэр чимээнээр бол эмгэгчин заамнаас цухтагаад яваад гэсэн байна. За хурандаа болон түүний багийнхаа өчнөө гимзгүн хүний амин төрсэн энэ зааныг бол нэг мөсөн алахыг л бодож исэн. Тэгээ хэвтэж буу зааныг толгойд усгаацаа дахиж хэд бодож задлан байж одоо арай хийж гүйцээсэн ба. За яаж ийм том биетэй Аз зам бий бол яагаад хүмүүсөө тэгж хорсолтойгоор дайрав? Яагаад ийм өс хонцонтой байв? Түүний энэ зам байдалд юу нөлөөлөв гэх мэтчлэн асуултууд гарч ирж штэ. За тэгсэн чинь ингэж байгаа. Тэр зам болохоор урд нь хүний тэжээвэр зам байсан болж байгаа гэдэг. Хүн тэжээдэг гэсэн шарх авсан байх гэдэг. Тэгэхээр маш их зодож зовоодог байсан ба. Одоо ингээд нэр цирк мэркийг үзэхээр нөө заана чинь цирк амттай чинь сурахын тулд зоддог юм байна шүү дээ. Ер нь бас тийм их практик байд юм байна. Тэгэхээр магадгүй зовоодог байсан учраас ийм болоход нөлөөсөн байх гэж үзэж байгаа. Эсвэл бусад заанууд нь одоо ерөнхийдөө ингээд бусад заануудыг хараад ингээд өмөргөсдөл бас амтны төрсэн байж магадгүй гэж байгаа. Тэг яг ер нь бол заан бол энэс хойш мэдж авсан юм. Айгуу тийм ухаалаг амтан биш шүү. Ерөөсөө энэтэй ингээ хамаагүй яаж болохгүй мэнэ гэдэг мартдаггүй байна. Тэгэхдээ орон орсон үедээ бол заан үнэхээр догширдог. Энэ үеч орооны үе байсан. Энэ бол эргэцэн заан байсан. Тэгэхээр энэ орооны үедээ бас давхцаад энэ заан бол ийм аваа гаргасан байж болох юм аа гэдэг юм уу. Гаргасан байдаг. Нэг тон дээр янз бүрийн тоо гэдэг билээ 40 60 гээл ийм хүний амьд хүрсэн ингээ зарим нь 100 гаргасан тоо гаргаж тоосон тооч бол байдаг юм билээ. Ямар ч байсан ингээд мандалагийн алуурсан заан бол ингэж одоо олон хүний амьд хүрсэн байна. Тэр манайхан ч гэсэн одоо Тайланд ч юм уу зүүн Азаар явахдаа заантай зураг авахлах ч юм уу энэ тохиолдлууд их байдаг. Энэ бас боломжтой байхад илүүдгүй гэж л харагдчихлаа л да. Яг энэ дугааруудаараа бид нар нөгөө хүмүүсийг аялах тэр зориг нь мохоогч гэдэг юм уу. Тэ эсвэл одоо аялахдаа ойд аялах сэдлийн байхгүй болгочтой. Ерөөсөө тийм зүйл биш хазуур гахцгүй. Аялж явж байхдаа бас нэг иймэрхүү тохиолдлууд байдаг юм биш үү? Болгоомжтой байхад тэр нийлүүлдэггүй юм биш үү гэдэг л энэ мессежийг бол өгөхийг нэлээ хичээж байгаа юм л та. За энэний өнөөдрийн дугаарын дараагийн хэсэг бол алуурчин матар гэдэг. Матрын тухай. За энд дээр нэг ийм хэрэг болж байгаа. Бид нар урд нь матартай хэрэгүүдийг ярьжсэн. За тухайлбал зоригоо битээр бол давстай усны авраг матар гэдэг амрын харлын хэрэг гэх мэтлээ Австрали улсын гэдгийг ярьжсэн болвол хим жамуу хөвтөр бол нийл мөрний матар дээр бол ярьжсэн. За ингээ матартай дугаар 2 гэсэн. Өнөөдөр бол нэг юм хэрэг болсон ба 2005 оны 3 сарын 7-ны шөнө донд одоо 6-аас 7 шилж үед 64 настай тэр Жон Мангене гэдэг босхны ботны завсараа ер нь тэд нэг юм хүлээгээд байсан ба нуурай гэх тэр гарч ирэх юм. Өөртөө амар айц. Тэгээд хамт өвчс хүмүүс нэлээд айсан байдалтай. Тэгээ яагаад ингэ хэвдэх болсон бэ гэсэн чинь 1991 он одоо 2005 онд баггүй 1991 оноос гарч ирсэн тийм очир битүүлэг явдалтай холбоотой. Энэ явдлаас 14 жилийн өмнөөс эхлэв. Өөрөөр энэ үйл явдал маань 1991 онд эхлээд 2005 он гэдэг маань 14 жил үргэлжилсэн байгаа байхгүй тий.
14 жилийн өмнөөс эхлээл тэр Манганегийн амьдрах Уганда улсын нэгэн жижигхэн тосгонд хүмүүс гинт шундруулд алга болоод байгаа. Эсвэл амар гинтэж сэгэлэгдсэн байдалтай олдоод байсан. Ерөөсөө ингээд нэг тэгээ нөө зарим хүмүүс нь энэ бол таахал гээл, зарим нь бол энэ бол бурхны шийтгэл, энэ бол одоо сүнсний хорлолч гэдэг юм. Тэ ингээд явсан. За Манганегийн хувьд өөрөө 9 үгэд те 31 акцтэй те 1991 оны тэр явдлаас хойш тосгоныхын нийтдээ шүү дээ 83 хүн алдсан байт юм. Нийт хаамынх нь 10% тэнцвэрсэн. Жижигхэн тосгон байгаа байхгүй. Үгшүүгүй тий. 14. Тэгэхээр нөгөө энэ амар баггүй. Тэгэд яг тэр өглөө тосны тэр жаалгүй алга болоод тэгээ араас нөгөө нуурлаа явж байгаа байхгүй. Жон энэ учир бүтүүлэг чөтгөрийн хараал магадгүй бурхныг эсгэлж гэмээр энэ үйл явдлын учрыг тайлахын тулд өөрийн гэр бүлээ болон тосгоныхоо хамгаалах хэрэгтэй гэж шийдээд найзуудаа урайлаад тийш явсан байна. Урайн руу явсан байна. За тосгон тэр аимшигт явдал дуусаасаа гэж хүсчихсэн. За тэр бол тодорхой Жонны төлөвлөгөөг дэмжсэн. Учир бүтүүлгээр нас барсан хүмүүсийн цогцос тосгоноос холгүй орших нэг нь нуурын ойролцоо олддог байсан учраас ер нь тэр хэсгээр хүмүүс нэг явахыг хүсдэг, айдаг. Тосгонд болдог үйл явдлыг хядлага гэж нэрлэдэг байсан. Яргалал гэдэг. Ингээд хядлагыг зогсоох ёстой гэж шийдсэн учраас тэр нууран дээр нөхдүүд очисон байна. За ингээд 6 өдөр тэр тосгоныханд хүлээсэн. Нөгөө амт гарч ирдэг. Тэгээд бүсүүлдэж бүгдээ нөө эхнээсээ цөхрөн ш. Одоо энэ үн ч юм уу, худлаа ч юм уу, энд байгаа ч юм уу, гүй ч юм уу гэдэг. Тэгээд шөнийн ойрноо ямар ч нэмэргүй байна гэж шантарч эхлэх яг энэ үед бол юу байсан юм бол та. Жон гэсэн ба за одоо л нэг сүлжүүд чи нэг ямаа ч юм уу гаргаад ингээд өгөөш тавьж байгаад ингээд гаргаад наач яг энэ л байгаад байна. Тэгээд моднуудад мах өлгөөд өгөөш бэлдээд тэгээд орхи тавьсан байна. За бүгдээрээ зөвшөөрөөд нуурын ойролцоо модуудад огтлт хийгээд малын түүхийн шинэ махыг өлгөөд ингээд юу яасан баг. За тэгээд яг ингээ хүлээгээ үзсэн чинь усан дотроос наймтаа гараад ирсэн. Гар зээл айгүй хурдтай ингээ залхаж явж байгаа нөгөө өгөөш өнгөрсөн доор нь байсан торонд орсон. Ингээд тэр хүмүүсийн бэлтгэж тавьсан өрхөнд орсон баг. За тэгээд энэс өмнө бол яг ямар амьтан тэр хүмүүсийн махыг идээд байгаа энэ хүмүүс мэдгүй байсан. За тэгээд энэ үед бол барьж авсан. За ирчүүд нь бол ерөнхийдөө юу яасан баг. Барьж аваад тэгээд тэр зүйл нь чөтгөрч биш, хараалч биш. Бүр бодит амьд. Бодит дотроо Уганда улсын түүхэнд бичигдэхүйц хамгийн том рекордыг эзэмшсэн давстаа усны матер болохыг мэдсэн байна. Давстаа усны матер чинь цэнгэх ус нийл мөрнийхээ матерууд хамаагүй том штэ. Ингээд энэ матерууд нь штэ 486 см урт. Чинь бараг 5 м. Тэ машин шиг урт. Тэгээд 907 кг хэмжээтэй ийм амьтан болохыг тогтоосон байна. Бүтэн 14 жилийн турш энэ авраг биетэй хүйтэн цус дараатан өлсгөөрөө тосголууд авч ороод тэнд байгаа хүмүүсийг барьж авч нуурлуу татж оруулж иддэг ийм амьтан байсан. Бүр амар болсон шүү дээ. Тэгээд цогцнууд заримдаа сэглэгдсэн, нэг хэсэг нь л олдон, заримдаа муудсан, заримдаа бол юу ч олддоггүй ийм байдалтай байсан. За тэгээд хожим бол энийг илрүүлсэн. Энэ ер нь бол энэ матартай таарсан хүмүүс амьд үлдээгүй гэж байгаа байхгүй. Ийм одоо боломжгүй болсон тий. Тэгээд боломжгүй дуустдаг ийм харамсалтай хэрэг бол болсон байна л да. Ямар айхтар хэрэг вэ? 2005 жилийн өмнө тий болсон. Хэрвээ тэр үед шийдээгүй бол Мангане шийдчихдээ дотоог бол тэгэл үргэлжлүүлэх юм. Магадгүй тий. Хөтлөл тэгэл хүний махаар хооллол шүү дээ. Юм шигтэй түүх ханаад их сонирхолтой. Эсвэл энэ Угандагийн түүхэнд баг ийм түүх ховор баха гэж бодож чинь тий. Тэгээ Уганда улс чинь нэг горийн сармагчны үзүүлэлт гэдгээрийг алдартай шүү дээ. Аялал жуулчлалын ертөнцтэй. Тэгэхээр энэ ер нь бол тийм бүглүү ийм жуулчд бас нэлээд сонирхож очдог юм. Энэ баг энэ яг энэ материал бас чиглэн трейсийн байдаг л баг. Тий, тэрийг нь бол би яг мэдэхгүй байна. Байдаг л үзүүлэлт юмнууд байдаг л тий түүхэнд орчиж болж. Цаагийн арслангуудаар лав чихмэл хийсэн байдаг. Тий. Тэгээ энэ дугаарыг бэлтгэхэд ерөнхийдөө бид ном ерөөс ашиглаагүй дандаа л онлайн цахим маягаар сурвалжууд ашигласан. Тухайлбал тэр Wild World гэдэг баримтат кинолтай Wild World бол тэн дээр бол Killer Elephant гэдэг алуурчин цаан гэдэг. Тэгээ тэн дээр бол Мандалагийн цаан тухай ярьсан бодвол Mr. Ball-ны Pure Nightmare буюу хад дарсан зүйл гэдэг энэ подкастыг ашигласан. За Nature Wild дээр баримтат кино энэ бол Killer Crocs The Killer Crocs in Uganda буюу Угандагийн алуурчин материал гэдэг. Энэ одоо юг ашиглаж 3 их сурвалжийг ашиглаж өнөөдөр 5 хүнд дугаарууд нь орлоо. За тэгээд амтэн сонирхдаг үргэлж амтны дугаар нэхэж байдаг үзэгчд маань бас баярлсан баха. Тэгээд та хүн дэлгэрүүлээд үзэхийг хүсвэл саяны дурдсан их сурвалжуудыг бас үзээрэй те. Сонирхолтой юм баримт канал
гарч ирэх байхаа. Өнөөдрийн дугаарт баярлалаа. Сайхан дугаар байлаа. За баярлалаа хүнд үзэгчдээ дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцаая.